Сайн байна уу? Бүрүү. Чи яац? Ядраад. Яа ядраад байгаа? Харин нөгөө нэг жоох нойргүй онц юм уу? Яагаад? Харин миний жоохон бие өвдөөд. Тэм. Яагаад би энэ өвдөж үү? Мэдхгүй. Миний хүзүү нуруу өвдөөд юм. Шүдний эмнэлэг явах уу? Шүдний чи шүд үздэг юм билий. Тий? Би очсон чи шүдний эмч амаа ангаа гээд тэгээ миний шүднүүдийг л үзсэн. Шүдний эмч чи өөр юм үздэг юм уу? Өөр юу ч үздэг юм билий. Яагаад? Яагаад гэвэл шүдний эмч чинь зөвхөн шүдэл үздэг эмч байхгүй юу? Хэрвээ бөөрөгийн мөр нуруу нүвдөд байгаа бол нуруу үздэг эмчэд үзүүлэх хэрэгтэй. Эй! Би одоо нурууны эмч дээр очих юм байна те. Хүй. Хөл өвдөх юм бол хөлний эмч те. Тийм. Толгой өвдвөл толгойн эмч дээр. Эмч нар чинь ийм олон төрөл юм уу? Тийш дээ. Тий. Гэтэ яагаад бүх биеийн үдшдэг нэг эмч байж болоогүй юм бол? Эмч гэдэг чинь их нарийн мэрэгжил аахгүй юу? Тэгвэл нүдний эмч гэж байх уу? Байна. Оо! Хурахаа мэрэгжилтэй болох юм байна те. Үгүй ээ, нарийн гэдэг чинь би нөгөө нэг их нягт нямбай гэсэн утгаар хэлсэн байхгүй юу? Нарийн гэхээр ийм нарийнхан туранхай гэж бодож болохгүй. Тэгвэл чихний эмч гэж байд юм уу? Байдаг. Оо! Ийм олон төрөл юм уу эмч ч? Тийш дээ. Нөгөө би баг тэгвэл эмч болмоор юм байна да. Ястаа зүв. Үгүй эмч болох юм бол би хурдан баяжаад хурдан сансар тисэх юм шүү. Нарийн мэрэгжил чинь их өндөр цалинтай байдаг баха. Тийм. Эмч гэдэг чинь өөрөө их нарийн мэрэгжил болохоор эхлээд эмчээрээ ингээд сурчингуудаа дараа нь дахиад нарийн мэрэгсэн эмч бол сурдаг байхгүй юу? Тийм үү? Тэр мэрэгсэн яадаг вэ гэхээр одоо зөвхөн нүд үздэг эмч, зөвхөн шүд үздэг эмч, за тэгээд дотрийн эмч гэдэг бидний дотор биеийг ходоод, уушиг, зүрх, элэг, бөөр гэдэг энэ дотор эрхтнүүдийг үздэг эмч. Пөөх! Ямар олон юм бэ? За би нэмжлэх байлгүй. Тэгээд бас бүр хүүхдийн эмч гэж байгаа. Пөөх! Эрэгтэй хүний эмч гэж байх уу? Байгаа. Хүүхдийн нүдний эмч гэж байх нэ. Бас байгаа. Хүүхдийн эмч нь ингээд хүүхдүүдэд бүтэн үздэг гэсэн үг байхгүй юу? Тийм үү. Пөөх, эмч нар чи ийм олон төрөл юм уу? Тэгвэл хоёрыг чи хүний эмнэлэг үзэхгүй юм шүү. Малын эмч гэж бас байгаа. битэр ямар мал юм уу? Үгүй ээ, малын эмч гэдэг чинь нөгөө амьтдыг үздэг эмч гэсэн үг байхгүй юу? Амьтны эмч гэж болоогүй юм уу? Тийм ээ, амьтны эмч. За би жоохон үгийн алдаа гаргачихлаа. Йоо, тийм байлгүй дээ. Хоёр бүр мал юм байна л да. Хөөе, эмэгтэй хүнийг үздэг эмч гэж байх уу? Байгаа. Эрэгтэй хүнийг үздэг эмч гэж байгаа. Тэгвэл эмэгтэй малыг үздэг эмч гэж байх юм уу? Амьтныг уу? Амьтныг. Үгүй ээ, мал гэвэсдээ. Амтан. За. Тэгвэл энэ эмч нар чинь бас чухал хүмүүс юм биш үү? Тийм. Эмчнэр байхгүй бол бид нэр өвдөө дуусах юм байна дөө. Тийм. Эмч байхгүй л өвдөд дуусгана шүү дээ. Бүр месаслын эмч гэж хүртэл байгаа. Тэр нь яах вэ? Одоо ингээ хүний бие өвдөөд зайлшгүй ингээд нөгөө хагалгаа хийх болдог штеп. Хагалчих юм уу? Ингээд гидсийг хагалчих юм бэ тий? Гүгүй. Тэр өвдсөн газрын зүсээд эмчлэн гэсэн үг байхгүй юу? Ээж минь. Йоо. Хей. юм ярьчлаа. Тэгээ ингээ хүний биеийг эрүүл болгохын тулд ингээ хагалгаа хийдэг штеп. Тий. Тийм нарийн хагалгаа хийдэг эмч гэж бас байдаг байхгүй юу? Би ингэж утсан байхгүй юу? Зочноор орсон хүүхдүүд чи бүгдээрээ л би шүдний эмч гэдэг харна. Ганцхан шүдний эмчил байд юм бэ гэж ботсон байхгүй юу? Би бүр тэр мэрэгжлийг нь эмч гэдгийг мэдчихэл байсан л да. Гэтэ хүүхдүүд ихэнхдээ шүдний эмч болоор идэм шиг байлээ. Тэгвэл үзэгч найзууд минь ээ, эмч чинь дотроо зөндөө олон төрөл юм бэ. Хүний, хүүхдийн, амьтны, элэг бүр, зүрх бөөрийн, нүдний, хамарны зөндөө төрлийн эмч үүд юм байна. Тэгэхээр юуны эмч болохоо бас сайн бодох хэрэгтэй юм байна, тийм үү? Яг зөв. Эмчнэр чинь ингэдэг байхгүй юу? Одоо ихэнх эмч болж байгаа хүмүүс нь штэ. Бүр багасаа сурдаг. Тийм. Багасаа? Тийм багасаа. Багасаа ингээд 10 жилийн сургуультай ингээд эрүүл мэндийн хичээл үзэн, хим, биологийн хичээл үзэн. Багасаа сайн бэлдэх ёстой юм уу эмч болохын тулд? Яг зөв.
Тэгэхгүй бол хүний биеийг эмчилж чадахгүй мэн тийм ээ? Тийм. Хүний бие гэдэг чинь одоо маш чухал шүү дээ, тийм ээ? Тийш тий. Эмч гэдэг чинь маш чухал мэрэгжил. Хүн буруу эмчилж болохгүй. Зөв эмчлэх ёстой. Тэгэхээр маш сайн сурсан байх ёстой байдаг. Тэгээд эмч хүн гэдэг ийм мэдлэг боловсрал өндөртэй байхаас гадна зүрх сэтгэлээрээ, оюун ухаанаараа бусдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Би нэг юм сонссон шүү дээ. Эмчин нарыг цагаан өмөрхтэй баатар гэдээсэн шүү дээ. Яг зөв. Үний юм уу? Үнэн байлгүй яг уу хүний амь аварж байгаа шүү дээ эмчнэр чинь. Тэгвэл тэд нар чинь бүр амар мундаг хүмүүс юм байна шүү дээ. Тий. Бөөрөөгийн үзүүлсэн шүдний эмч гэхэд бөөрөөгийн шүдийг аварсан шүү дээ, тийм ээ? Нэрээ шүдний өдгөө бэлдсэн биш үү? Бүр Тий. миний шүд яг эмчэд үзүүлэхдээ л жоохон өвдсөн. Тэгэл дахиж өвдөөгүй. Амаа ангада. Шүдэн дээр чи байсан хорхоонуудыг аваа ичиж. Харин тэгсэн байгаад би одоо өдөр болгон шүдээ угааж байгаа. Яг зөв. Тэгэхээр та хоёр эмч гэдэг мэргэжлийг ойлгосноо? Ойлгосон. Тэгээ би бас найзуудтай хэлэх юм байна. Би эмч болно гэхээр нь за эмччин дотроо ийм олон төрөл үүд юм билээ. Чи яг юуны эмч болох вэ? Тэрийгээ сайн бодоорой. Би эмч болно. Өөрөө чи цагдаа болно гэвэстэй. Цагдаа бас болно. Бас эмч болох юм уу? Бас эмч болно. Самаа. Энэ цагдаа болохын тулд зөндөө удаа сурдаг. Тэгээд эмч болохын тулд дахиад зөндөө удаа сурна үстэй. Тэг штэ. Мөөрөө чи тийм удаа сурах юм уу? Би сурчил та. Хөөе, нэрээ бүр цэргийн эмнэлэг гэж яддаг штэ. Тэгвэл би цэргийн эмнэлэгт орчих юм бол цагдаа тэгээд эмч болчих шүү. Нэрээ болох юм биш. Цэргийн эмнэлэг. Тийм. Зөвхөн цэргүүдийг үзэх юм уу? Тийм. Цэрэг цагдаа нар гэж байх юм уу? бүжигчний эмнэлэг гэж аахгүй. Цэрэг цагдаа нар зориулсан эмнэлэг гэж байдаг штэ. Тэгвэл би яг тэр чинь л юм байна. Мөрөө өстө олон мөрөөдөлтэй болж байна. Олон ч мэрэгчлээ болох юм шиг. Яа мөрөө чи наад мөрөөдөө биелэх гэж удан да. Яагаад? Чи баг эхний хоёроо хийж амжаагүй бахтаа л хөгшөрчнө. Гэтэ хичээх юм бол болж болно штэ, тийм ээ мөрөө? Би эрүүл зөв хооллоод зөв дадал зуршилтай байх юм бол би урт наслана. Яг зөв. Тэгээд би заавал эмч цагдаа болоод тэгээд эмч болно. Тийм. Ер нь штэ хүн эрүүл зөв дадалтай, орой эрт унтаж, өглөө эрт босч, ус сайн ууж, тэгээд муухай зүйлсийг бага хэрэглэж, тийм ээ? Муухай зүйлсийг бүр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүн урт удаан наслана. Өөрөө ч гэсэн урт наслана. Чи намайг их идэхэр яадаг гинэ? Маргаашаас эхлээл би бага идэл эрүүл хоолны дэглэм барьчи. Гээ чи дандаа зөндөө идэх штий. Эрүүл хоол. Хүн идэх юм бол хүчтэй байж тий. Тийм биз дээ. Гурлаа явж буудж игэн жидхүү. Буу зарай баг тухаа. Нэмэд хуушуур гэсэн чи яах вэ? Та хоёр тэгж өсөд байгаа юм уу? Танаагт очиж хуушуур хийж идхүү бол хамаа. Тэх үү? Тгий. За тгий. За хүүхдүүдээ ингээд нэвтрүүлгээ үзэж байгаараа за юу? Бид гурав ламагийн очиж хуушуур хийж идлээ баяртай. Баярлалаа. За баяртай. Сайн уу хүүхдүүдээ, өнөөдөр бүтээлийн булангаараа бүгдээрээ ус ундааны бүглээ ашиглан энэ бүглээг ашиглаад ийм цох хийх болно. Үзэгч хүүхдүүд маань бүтээл хийхэд хэрэг болох материалаа бэлдээд дагаад хийгээрэй. Бидэрт өнөөдөр цаасны хайж, за тэгээд ийм бүглөө, өнгийн цааснууд, за мөн цавуу хэрэг болно. Ундааны бүглөөн дээр цаасны цавуу наалтгүй учраас ийм тарган цавуу ашиглана шүү хүүхдүүдээ. За ингээд бүгдээрээ бүтээлээ хийцгээе. Үзэгч хүүхдүүд маань дагаад хийгээрэй. За эхлээд бүгдээрээ улаан болон хар өнгийн пластмастраар бүглөөгөө цохны өнгө хэлбэртэй адилханаар будна. Ингээд цохны хэлбэртэй олгоод будчихна. За надад өнөөдөр 3 бүглээ байгаа болохоор
би гурвуулангийн яг адилхан цохох хийнэ. За яг одоо бүгдээрээ палмастраар будсан маань хатчих хооронд цохныхоо далавчийг хийнэ. За би бол улаан өнгийн цаасан дээр хийх гэж байна. Улаан өнгийн цаасан дээр бүгдээрээ энэ бөглөөгөө тавьж гаад дугуй дүрсээ зурна. За ингээд цаасаа давхарлж тавьж гаад зурсан учраас шууд давхраар нь хайжлаад үзэгч хүүхдүүд маань бүтээлийг хийхдээ цаас болон эртээ зүйлтэй маш болгоомжтой хандаарай. Цаасаа давхарлж тавьж байгаад хайжилсан болохоор ингээд дөрвөн ширхэг далавчийг шууд нэг хайжилтаар гаргаад ирлээ. За одоо бүгдээрээ зохныхоо далавчийг хийн. Далавчийг бүгдээрээ ингээд хар өнгийн палмастраар ингээд цоохор олгоод цэг тавиад ингээд чимгэлжнэ. За энэ бол ингээд хаанч хамаагүй ямар ч хэмжээтэй чимэглэж болно. Заавал цэг тавихгүйгээр үзэгч хүүхдүүд маань бас өөр цэцэг зурах ч юм уу те өөрөөр бас чимэглэж болно. За би бол ингээд цэг тавиад чимэглэжээ. За одоо бүгдээрээ энийг яг голоор нь нуглаад бэлдээ тавьчихна. За энэ нугалсныхаа гадна талыг бас ингээд цэгээ тавиад чимэглэнэ. За ингээд далавчнууд маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ будсан бөглөөн дээрээ тарган цавнаас маш жоох нэг түрхээд тэгээд далавчаа нуна. Шингэн цав учраас хатах гэж бас хэсэг хүлээнэ. Тэгэхээр бүгдээрээ ингэж дээр нь далавчаа наачаад хөдлөхгүйгээр тавиад цавгаа хаттал нь хүлээх нь шүү. Одоо харин бүгдээрээ цагаан өнгийн палмастраар жижигхэн нүд хий. За ингээд жижигхэн хөөрхөн зохтнууд маань бэлэн боллоо. Үзэгч хүүхдүүд маань энэхүү зохийг дуурайлгаж хийгээд за өөрийнхөө хичээлийн ширээг, өрөөнийхөө тавиуруудыг чимэглээрэй. За ингээд дараагийн бүтээлийн дугаараараа иргэн уулзцгаая хүүхдүүдээ. Баяртай. Сайн уу? Чи ямар гоё уцтай юм бэ? Би дээлэмхтэй. Наадах чинь минийхтэй адилхан байлгүй шүү. Биш. Өөр юм уу? Хөөе, чиний малгайг чи чамд хий авч өгсөн. Манай аав хоёр. Ээж хоёр чинь үү? Чи ийм гоё дээл хувцтай юм чинь дуу мэдгүй. Дуу мэдэн. Чи дугуулгай дуудуулаад өгөлдөө би тэр тийм ээ бөрөө. Тий, амар гоё дуудуулаад өгөөч. Амар гоё гинэ. Амар гоё гэж ямар дуу байд юм бөрөө. Хөөе найзаа чамааг ингэхэд хин гэдэг үлээ. Муу хийдэн.
Нүгэр тийм үү? Яа ямар гоё нэр вэ? Амар гоё дүү гэж байд юм уу? Бэтэн. Тийм үү? Мэдээж авлаа. Тэгвэл чи амар гоё дуугаа дуулаад өгөл дөө. Мамунаш хулхан тали авэж хайр авчирсан талан бэшүү мөн рөля мэшибэж рөля намшэн ша нагамада тайла. Вау, браво! Амар гоё дуулж үстэй. Гоё дуулж байгаа юм зү. Тийм байна. Амар гоё дуулж байна. Чи манай боорогоос гоё дуулж ин хөө мөх хэрднэ? Чамд дахиад дуу байна уу? Агас. Ямар дуу юм? Сонсъё л та. Боно. Боласаг бонго блүтэшэ хөрдөг тамаа Үгүй дандаа намайг өсөлтөг чамаг авда хийсэндээ нүрээ бүдэг ханчи нэрээ надад ниада хэлээд өгөөч. зурсан зургаа Төвшин туга атахаасаач. Туслангийн найзууд Төвшинний зэнтүүд болцгоо. вау! Нүгэрдэн чи ямар их авьяастай юм бэ? Чамд энэ их дуугийг чинь хэн зааж өгсөн юм? Манай чая. Танай ээж аваа хоёр чинь дуулдаг хүмүүс юм уу? Өвөө манай жижиглэг дуулдаг хүн. Цэцэрлэгт явд юм уу? Тийм. Вау! Тэг чи цэцэрлэг дээр өдөр юу хийх вэ? Кичээл мама хийшаа. Хичээл номоо. Юу? Тэгэд чи ийм жоохон байж хичээл ном хийж чаддаг гэж юу? Чил ном хийж чадахгүй газар. Гэтэл боороо битээр юу ч чадахгүй тий? Харин Ээж боорог бодвол дуулж чадна, бүжиглж чадна. Манай боороо бүр чир юу чаддаг лээ? заавэж бодъё доо. Би усуу чадна. Тэгээд бас Би амттай мэдэж чадна. сахлахгүй чадна. Тэгээд дүүр надад чадах юм нэг байхгүй. Мөх хэрдний чи үйлмэлтгүй. Өмөлтөг. Тийм үү? Бүрээ дээр хаяад үйлмэлж тоглолт нь шүү дээ. Гоё. Чи тэгвэл онц хүүхэд юм байна л да. Сахаараа. Үчигнэр битэрийн нэрийг асуухгүй юм уу? Боно. Гайхалтай битэрийг таньж шít бүрөө. Харин тандгийн биш. Яаж таньдیں битэрийг? Угаасаа би тэнтэй. Бүрөө хоёлаа чи хүүхдүүд таньдیں биш үү? Харин Цахаж. зах юм. Дараа зохио хоёлаа. За, мөх хэрдний. Одоо чамд дахиад дүү байгаа л бахтай айгуул. Манай хойд жагаасан. Тийм үү? Тэгвэл чи дахиад нэг дуу дуулчих л та. Ээж чинь зөвшөөрөх байлгүй. Ингээ манай ээж дундаасан дуулахгүй шинтэй. Тийм үү? Яагаад гэсэн бол? Хойд жагаа ингээд. За тэгвэл ээж нь хідэн шүлэг уншаарай гэсэн. Хайшуулаг. За тэгвэл одоо шүлгийг сонсъё. Их үү бөөрөө? Тэгье. За тэгье. Дуулчих. Би ингээ шүүлэг мамунашаа дуулсан. Тэгч шүүлэг. Балжмар. Мэдгүй. Мам би жижилтэй юм да. Тэгвэл чи цэцэрлэг дээр мэдсэн юм аа. Үзэгч найзуудтайгаа уншаад өгчих л дүү. Ингээ би уулан жижилтэй дуулсан да. Тэгвэл чи энд ч ихсэн дуулж чадна да. Дуултаахгүй гэтэл дуултаа. Ингээ би манай шүлэг манай ээж зөндөөл шүлэг унш байхгүй дэйшаа. Тийм үү?
Ээж нь яагаад тэгж хэлсэн болов? Ингээд дүү шүлэг хой шүлэг шарайшин. Чи ээжийнхээ үгэнд ийм мундаг ордог сайн хүүхэд юм уу? Тийм. Чи бас аавынхаа үгэнд бас ийм мундаг орох уу? Мундаг гоё шүү дээ. Чи бас чи аниатай юу? Чамд аниагаа байгаа юу? Бага. Ямар хин гэдэг хідэн аниатай? Хой анастай. Тийм үү? Танаа хоёр анаа чи хөөрхөн үү? Хөөхөн. Хин гэдэг аниа? Манай тэнгуэж хой. Танаа хоёр анаа чамд доо шүлэг зааж өгч юм уу? Дүү шүлэг зааж өгч байна. Мундаг хий. Тэгвэл чи тэрэн бит хоёрт уншиж өгч болохгүй юм уу? Ингээд манай ээж хойд шүлэг уншиж өгөөсөн. Тэгвэл ингэж мөх эрдэнэ. Чи бүжиглж чадах уу? Тэгвэл чи энэ зогсож байгаад бөөрөөтэйгөө бүжиглдэ бөөрөө. Басаатар чи мөх эрдэнтэй хамт бүжиглээрэй. За. За хоёул ямар бүжиглэх үү? Ингээд манай чичлэг ингээд шүлэг зааж өгшөө. За. Ингээд Жаахан ийшээ зогсчих мөх эрдэнэ. Хоёул найзууд болох уу? үгүй. Чи надтай найзлахгүй юм уу? Яжлахгүй. Ингээд манай тахалт найзлахгүй шээ. За. Одоо чи гэрлүүгөө явах уу? Ээж чинь чамаа гэртээ ирээрэй гэсэн үү те? Тийм. Дэлгүүр тоолоолаа шээ. Дэлгүүр явах ч юм уу ханд явах уу? Манай чичлэг манай ингээд ээж хамт явахгүй шээ. Бас уу? Алин нэ. Ахтарэ. Дараа ирээрэй. Баярлаа. Үзэгч хүүхдүүд нь сар шиндээ сайхан шинлээрээ. Дараагийн дугаар уулзцай баяртай. Үнэг зараа чон 3. Эрт цагт чон, үнэг, зараа 3 хамт амьдардаг байж гинэ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж түүнийг хинэн эдхийг хэлэлцэж гин. Хөөх! Хой хоёроо. Энийг хардаа. Энэ юу вэ? Ночээрээ юу вэ? Юу юм болоо? Байцтай хоёр найз минь. Хүүе. Эн чин чавга байна шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Энийг идчихдэм билүү? Хой. Чон найз минь. Энэний нэрийг ч мэдэхгүй ээж яаж иднэ гэж бодов? Наадхыг чинь би иднэ. Эний чи ихлээд би харсан штэ. Ой. Хоёроо. Тэгж ярих юм бол наа чавх чинь минийх л байх ёстой доо. Яагаад? За. Тэгвэл штэ. Уруулаа. Ерөөсөө гуруулаа. Архинд хин амархан согтдг нь энэ чавгыг гэдэг. Ёстой зөв санал байна. За тэгэл та яах вэ? Би лав архийг хамсаад л согтдог. За би ч архийг үнэрлээд л согтоод ундаг да. Ууе. Та хоёр архины тухай ярьсан уу? Би чинь сонсоод
согтчдөг шүү дээ. Ингээд зараа чавгыг идэхээр болж гин. Гэтэл үнэг Хой бэж гараа. Энд нэг юм буруу байна. Гурлаа уралдаад хэн төрүүлсэн нь энэ чавгыг идэ. Болж гин үү? Тэгээ. Ерөөсөө тэгээ. Яг зөв. Үнэгийн зөв. Оо. Би тэгэхээр болсон. За яах вэ? Уралдъя л доо. За тэгээ. Ингээд үнэг зараа чонгороо уралдаж гарчээ. Уралдаад л байж. Би заавал төрүүлнэ дээ. Үнэг хар ирчээрээ давхиж ирээд өөрийгөө төрүүлсэн гэж бодоод эргээд хартал зараа ард нь зогсож байжээ. Хүүе. Чи энд юу хийж байгаа вэ? Оо, чи одоо л ирж байгаа юм уу? Би айл түрүү ирчээд чамтай хоёрыг үлээгээл унтаж байлаа. Ингээд зараа уралдаанд төрүүлсэн болж чавгыг идэж гинэ. Харин чавг. Харин тийм ээ. Ямар их үлсэж байна. За, чон минь хоёлаа тэр уул руу явъя. Дахиад чавг олдож юуны магадгүй? За тэгээ би араас чинь дагаад явъя.